Дадлын салбарт үйл ажиллагаа явуулж одоо гэр бүлийн компани засаглал дээр санхүүгийн зохицуулахаар одоо ямар зохицуул хийж байна. Санхүүгийн зохицуулахаар одоо дадлын компаниудаас бол зөвхөн санхүүгийн тайлаар одоо. Гэтэл энэ компани засаглалын тайл нь яагаад авахгүй байна? Дөрвөн журмууд байж. Энэ тань хариулт өгөөч. За бид нар ингэсэн юм аа. Яг нэг дадлын зохицуулалтын байгууллагууд дээр нөгөө нэг засаглалыг сайжруулах за ихтгэлцтэй банк өсч байж байгаа. Бид нар шууд нөгөө акцийн төвчний шиг хувьцат компани шиг тийм байх хэрэгтэй гэдэг том шалгуур тавиагүй. Яг нэг алхам алхмаар хийгсэн. 2 жилийн өмнө бид нар дадлын компаниудыг тустай болох асуудлыг аль биесээр шурмаж оруулсан. Тустай болоод дэд хороолтой байгуулалт ажиллаг. Нөгөө талаас өөрсдөө хүсэх юм бол тэр нөгөө илт байх асуудлуудаа хийх нээлттэй гэр бүлийн компани болж байна. Бидний тавьж байгаа засаглалыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх салбар бол нийтийн ашиг сонирхлын үйл ажиллагаа явуулдаг олон төсвийн төлөвлөлт гэдэг учраас дадлын компани ихтэй банкус хувьцаат компани төрөлх компаниуд зайлшгүй дагаж мөрдөг байх ёстой гэсэн шаардлага тавиад байж байгаа. Бид рүү шалтгаалаар хийж байгаа шүү. Танаас сайн дураараа хийж болно. За сайн байна. Би нэг төрийн өвчт компани засаглалтай холбоотой нэг 32 асуулт байна. Энэ одоо төрийн өвчт компаниуд тухай хуулиар мөрдөнө гэж байгаа боловч төрийн болон орон нутгийн өвчтөнд тухай хуулиартайгаа бас зөрчилдөх асуудал нэлээд байгаа гэдэг. Төрийн өвчт компани дээр болохоор төлөөлөл удирдах зөвлөл компани засаглалыг хэрэгжүүлэхэд маш чухал оролцоотой хэсэг боловч төрийн өвчийн хэрэгжүүлэгчээс баримтлах удирдамжийг баримтлаж ажиллана. Энэ удирдамжаа баримтлах бол бас чөлөөлөх үндэслэл, тооцоон шимжүүлэх үндэслэл болно гэсэн хуулийн заалт байгаа гэдэг. Тэгэхээр энэ бас практикт нэлээд зөрчилтэй байгаа гэдэг. Төрийн өвчийн төлөөллийг ихний хэрэгжүүлэх үе гэхээр журам гаргана гэдэг. Журмыг наагаад би өнөө болохгүй байна л та. Төрийн өвчийн хуучин төрийн өвчийн журам гаргах хэрэгтэй шүү. Сая нэг хэд хоногийн засгийн газар дээр бас төрийн өвчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам гарсан гэж байгаа. Тэгээд энэ албачааг байна гэж бас ирж олохгүй байна. Тэгэхээр төрийн өвчт компани дээр төрийн өвчийн төлөөллийг дээр тооцоон гишүүн яаж хэрэгжүүлэх юм бэ? Удирдамжийн заавар баримтлахын компани уралдаан зөрчилдөд байгаа юм шүү. Бас нэг ийм хоёр асуулт тавь та. Тэгэхээр төрийн өвчийн оролцоотой компаниудад төрийн өвчийн төлөөлөл хэрэгжүүлэх журмыг засгийн газраас 80 дугаар тогтоолоор баталчихсан. Легалийн тул дээр байж байгаа. Энийг бас тороор үзэх нь хэрэгтэй баг. Энэ компани тухай хуулиар төрийн өвчийн төлөөлөл хэрэгжүүлэх хэсэг нь төрийн болон орон нутгийн өвчийн тухай хуулиар явна. Бусад одоо тууцтай холбоотой бус зүйлүүд компани хуулиар явна гэдэг ингээд тодорхой заагаад өгсөн. Компани хуулийн 2-4 заагаад өгсөн учраас бид тэргээр баримтлах ажиллаж байгаа. Ер нь сайжруулах эрх зүйн орчны хувьд компани хууль төрийн болон орон нутгийн өвчийн тухай хуулиар компани хууль руугаа бас шингээж өгөх тэр зохицуулт хийхээс уул дээр биднээс ажиллаж байгаа. Хууль эрх зүйн орчны оршин боловсруулах тал дээр саналуудаа засгийн газар төргөн барьчихсан байж байгаа. За энэ хууль бол шилжүүлэх гэж явж байгаа юм байна. Гэхдээ ерөөд одоогийн байж байгаа нөхцөл дээр жишээ нь төрийн өвчийн хорооны удирдамж ирлээ гэж бодоход тухайн гишүүн тэр удирдамжаас нь өөр саналтай байх нь тэр өөрийн тухайн төрийн өвчтэй компани түүцэд байхаас илүү чухал юм бол өөр санал өгүүлж хэлэх болно шүү дээ, тийм ээ. Ер нь Монгол Улсын их сургуулиас баянсан. Бид нар ер нь компани засаглалыг Монголд нэвтрүүлэх гэдэг их олон жил явж байна л да. Одоо ингээд 9 дэх форумаа гэдэг дахиад суулгаж ажиллана. 2007 онд анх Монголын компани засаглалын кодекс гэдгийг боловсруулаад зөвлөмжийн чанартай баримтж гаргаад тэрнийг баг компаниуд мөрдөөг үлдээ. Тэгэхээр 4 жил харж байгаа 2011 онд бол компани тухай хууль хийгээд энэ дотор нь албатлалын чанартай болоход оруулсан. 11 оноос одоо 16 он хүртэл 5 жилийн хугацаанд хараад үзэхэд бол нийтдээ хувьцаат компаниуд төр төдийлөн бас сан хэрэгжихгүй байна л да. Жилийн тайлангаа ирүүлэхгүй байна, хурлаа хийхгүй байна. Ингээл нэг нуугдаш болохгүй байна. Хувьцаа эзэмшигч эрхийг зөрчиж байна. Тэгэхээр бидний асуудал нь юу вэ гэхээр ер нь энэ компани засаглалыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх сонирхол ер нь компаниудад байгаа мó гэдэг тэр их өстэй биш үү гэж би бодоод байна л да. Тэгээ сайн нөгөө алтаа захирал бас хөндөж тавьж байна. Энэ нэг хөшүүрэг байна уу юу гэдэг. Тэр эдийн засгийн хөшүүрэг илүү чухал юм биш үү? Хүсэл зөрөг байна уу? Хүсэл зөрөг байхгүй юм бид нар албадаад одоо хүртэл хэрэгжихгүй шүү. Тэгэхээр бид нар арга барилаа жоохон өөрчлөх ёстой юм биш үү?
арга барилаа өөрчлөлт ер нь ямар арга барил хэрэглэвэл одоо Монголын компаниудад энэ чинь нэвтрэх юм гэдэг дээр ер нь ямар бодолтой байна гэсэн нэг асуулт. Хоёр дахь нь бол 2011 онд бол компани засаглалын үнэлгээ хийсэн байгаа юм л та. Тэгээд 27.5 гэдэг он авчихсан. Дэлхийн Аз одоо хаана байдаг бүх түвшингээс доогоор одоо 16 он болчиход 5 жил өнгөрчөөд байна. Нөгөө компаниудыг дахиад нэг үнэлж үзүүл яс ер нь дээшсэн байна уу юу те. Энэ дээр ер нь хийх гэж байгаа юм байна уу? Энэ компани Монголд компани засаглалын төсөл гэдэг явж байгаа. Үргэлжлээд бас явж байгаа. Ирэх юу сунгагдаад явж байгаа. Энэний ер нь үр нөлөө нь ямар байгаа юм бэ? Гэдэг дээр ийм тодорхой хариултууд өгөөч гэж үзэж байна. Ер нь бол яг disclosure compliance гэж ярьдаг. Тэр тал дээр ингээд яг зүгээр одоо юу гэдгийг манай дээр бүртгэлтэй байж байгаа компаниудын хувьд бол байх нь бол байж байгаа. Гэхдээ энэ зүгээр л нэг тийм формал чанартай болсон. Аудит хийх хэрэгтэй, хийлэгдэг. Санхүүгийнхаа тайлан балансыг гаргаж өгдөг. Ингээд харахаар энэ бол бид нар явах гэдэг нөгөө юугаар бол бид нар compliance хийгээл байгаа юм шиг. Мэдээллийн disclosure одоо захирлан дээр байна, энэ байна. Ингэсэн тэгсэн ийм бүрэлдэхүүнтэй дууц маань гэсэн энэ юмуд явагдчихдаг. Энэ заримдаа одоо юу гэх юм яг хөрөнгөний биржтэй бүртгэлтэй компаниудын хувьд бол хувьцаа төлөвлөсөн компаниудын хувьд энэ илүү хөшүүргэхээс илүү нэг тийм хаашаа татсан дан маягийн ч юмнууд дээр байдаг гэсэн тийм юу ажиглагддаг л да. Зүгээр нэг формалны юм гэдэг. Гол асуудал би түрүүн хэлсэн. Ерөөсөө эдийн засгийн хөшүүрг. Мэдээж хууль эрх зүйн тал дээр бол түрүүн чи манай панелистууд жилж байна, зааланс жилж. Эрх зүйн тал дээр бол бид нар маш сайн болцсон байдаг. Эдийн засгийн тал дээр энэ маань өөрөө нөгөө хөшүүрэг нь байхгүй ч гэсэн хэрэгжиж өгөхгүй. Бид нар хөрөнгөний зах зээл рүү гадны капиталыг татах хэрэгтэй. Банкуд дээр байж байгаа одоо юу гэх юм. Банкуд илүү мэрэгжлийн хөрөнгө оруулагч тал дээр investment banking гэж хэлээд тэр талаараа илүү хөгжиж хөрөнгөний зах зээл рүү орох хэрэгтэй. За магадгүй одоо бид бүхний бүгдээр ингэ хөрөнгөний сан болох нийгмийн даатгалын сан хөрөнгөний зах зээл рүү орж ирэх хэрэгтэй. Гэсэн энэ мэрэгжлийн хөрөнгө оруулагч тал нь гарч ирэх юм бол мэдээж нөгөө талдаа хөрөнгө санхүүгийн хөөсөр хайсан компани бороо бүтээгдэхүүн гарч ирнэ л дээ. Энэ байдлаар л энэ асуудал зохицуулах болов уу гэж би бол харж байна. Yeah, on scorecard, we did one in 2013, and the results, I mean, were what we were. So the idea was to do a second scorecard. Actually, we haven't done it because we're waiting for a bit of improvement in the local practices, right? Once we feel, I mean, we don't want to have another report which shows what Mongolia is doing more, I mean, less than our country. So we ideally will do it, but maybe after some number of years. And again, this is about listed companies, right? We looked at the corporate governance of listed companies, and it's basically, again, like anecdotal evidence, but I don't think the practice of listed companies have changed so much. So we'll do hopefully an hour scorecard by the time when we can see some more substantive changes in behaviors of companies. On economic incentives, I agree with stock exchange representative. Just on economy, just one thing I would just note, sometimes when people think about the economy, we also think about tax incentives and others. I mean, I would just be very careful to go in that area. Tax incentives when it comes to governance don't really work. It should be, again, as noted, through developing the proper capital markets, through, establishing minimum rules by the state and ensuring compliance with those rules. And actually, again, developing our elements, right? Be it introducing our investors, be it pension funds, maybe insurance companies and ours, and maybe a bit more private equity funds, and actually incorporating the corporate governance actually into their decision making. Тэгэхэд засагдаг баян сангийн асуудлыг мэдж байгаа. Гол асуудал аж компанийн хувьд их ашиг сонирхлыг зохицуултыг л хангах хэрэг. Тийм л дөрвөн журам их чухал болоод байдаг. Бид нөгөө талаас яг усаа асуулаад цаашдаа яах юм бэ гэж тийм ээ. Нээлттэй засгийн түвшинг гэдэг засгийн газар батлагдсан байж байгаа. Энэ хүрээнд бид нар бас тэрвч болох зөвлөлтийн газартай бас хамтарч ажиллах гэж явж байгаа. Үндэслэл үстэй ажиллаж байна. Олборлох хөл уйлдгал байдлаас наашлах гэдгээрээ бас төсөл хийж явж байгаа. Хөрөнгөний бирж хамгийн гол асуудал нөгөө нэг олон нийтэд нөгөө нэг одоо дэлгэх гэдэг нь аягүй чухал байдаг. Хөгжүүлэхийн тулд тэгээд нэг хоёрдугаар самрынхаа хувьцаанаа заавал засаглалын үйл хэрэгсэн байх гэсэн шаардлага тавьсан байгаа. Боочдгүй компаниуд олон нийтэд чөлөөтэй засдаг, сайн компаниудыг сайн одоо явж яана гэдэг үнэлдэг. Энэ олон нийтийн үеийн хөндлөнгийн энэ одоо хөгжүүлэх асуудал аягүй чухал байдаг юм байлаа гэж хэлсэн юм аа. За